тэр 3 жил амьдэрсэн байна уу, 30 жил амьдэрсэн байна уу, яг үндэ үл хамаатай. Магадгүй ингэ бодохоор биднес туршлагаар бодъё л да. 30 жил амьдэрсэн гэр бүл, 20 жил амьдэрсэн гэр бүл нэг зовлонг даваад туулах чадвар нь арай өндөр юм шиг. Магадлал байх магадлалтай биз? Магадлалтай. Гэхдээ тэр 20 жил, 30 жил амьдарчаад хундаам их муу суур бий болгоцсон тий. Бүр хөндөй хүүт ингээд бий болгоцсон үедээ яг ижлэхэн зовлонг хоёулаа туулахад магадгүй 30 жил амьдэрсэн төрүүлээд норчиж магадгүй шүү. Тухайн өмнө нь яг тэр зовлон тулгарх хүртэлх хугацаанд бид яаж амьдэрсэн бэ гэдэг л их чухал юм. Нөгөө процессуудаа давсан юм уу? Би бинийгээ өөрийгөө таньж мэдсэн юм уу? Би бинийгээ таньж мэдээд тэрийгээ ингээд ойлголцоод тэгээ сүүлдээ хүлээн зөвшөөрөлцөөд тэр процессууд нь тодорхой хэмжээгээр явсан уу? Хиймэл гэр бүл үүсгээд явж исэн юм уу? Илүү их сэтгэлийн холбоо нь илүү сайн байсан юм уу? Тэр гэр бүл тэр өмнөх хугацаанд яаж амьдэрсэн бэ? Буюу яаж хэр сайн одоо юу гэдгийг хундаам цутгаж магадгүй нэг 12-ийн ханаар те 30 жил 12-ийн ханаар ингээд байшин барьсан бол тэгэл тэр чинь нэг өдөр те жижигхэн салхи шуурганд яваад өгөхийг үүсэхгүй л байхгүй.